Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд хууль санаачилсан байна. Энэ хууль санаачлахдаа ард иргэд юу бодоод байгааг их хурлын гишүүдэд анхааруулж сануулга өгч байна гэсэн. Хуулийн төслийг авч үзчихээж би өөрийнхөө байр суурийг хэлнэ. Яг гэвэл энд парламентын засаглалтай орны тухай ярьж байна. Парламентын засаглалын дархлааны тухай ярьж байна. Тийм учраас энэ дээр бол би бол хууль харж, үндсэн хуулиа харж, тэгээд нөгөө хуулийн төсөл маань яаж боловсруулагдаж орж ирсэн бэ? Би тэрийг харж иж байр суурийг илэрхийлнэ. Парламентын гишүүний хувьд би бол өөрөө юу гэж бодож байна гэхээр ард иргэд яг тэгж ярьж байгаа шүү дээ. Ингэж яриад ээ шүү. Ард иргэд чи ийм бодолтой байх шүү гэдгийг лав ерөнхийлөгч их хурлд дамжуулж хэлж өгч байна. Та нар сонсохгүй бол ард түмний өмнөөс би хэлээд өгье. Тэгэхээр энийг бол бид нар анхаарах ёстой. Тэгэхээр цаашдаа ер нь бол одоо ёс зүйн дэг журам юмаа боловсруулахдаа энэ бүгдээгээ бол бодох ёстой. Энд улс өртөө бол хандах ёстой. Яг гэвэл ахаад ард нь яригдж байгаа юм бол парламентын засаглалын тогтвортой байдлын тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ бол нэг амархан үе таалгыг нээчдэг асуудал биш. Тэгэхээр би тэр хуулиа харж байгаа л өөрийнхөө байр суурийг хэлээ. Зөв хуульчилж болох бай гэдэг энэ зүйлийг бас ярьж штеп. Үгүй яалаа гэж аливаа нийгмийн өнөөдрийн бидний дагаж мөрдөж байгаа хуулинд чинь ёс зүй өөрөө шингэсэн байна. Ёс зүйгүй нэг ч хууль амьдрах чадваргүй шүү дээ. Та нар боддоо та нарын амьдралыг зохицуулж байгаа ёс хуулинд ёс зүй ямар нэгэн байдлаар шингээгүй байвал тэр хуулийг хэн ч дагаж мөрдөхгүй шүү дээ. Тэгэхээр хууль болгонд ёс зүй бол шингэсэн байна. Харин ёс зүйг өөрөө их өргөн ойлголт болохоор ёс зүйн хэмжээ болгоныг хуульчлна гэж бол байхгүй. Тэгэхээр ёс зүйгүй хууль гэж бол харин ёстой байхгүй шүү. Тэгээ тийм учраас тэн дээр энэ асуудал чи өөрөө хуулинд шингээд ороод ирсэн байгаа. Би энэ бүгдийг тэгэхээр нөгөө хуультайгаа үндсэн хуультайгаа нийцүүлж харж парламентын засаглалтай улсын хувьд бидний цаашдаа барьж байгаа. Жишээл одоо манай бодлогын бичиг баримтууд дээр парламентын засаглал бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа гэж заасан байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийгээ бас харах хэрэгтэй. Яг энэ нам бус байх ёстой тэгээд нийт ард түмний эмнэлгийг хангаж байгаа ийм хүн яг парламентын одоо зөвхөн үе санаачилж байгаа үсэг бүлийн тухай ойлголт үнэлтэд зөвшөөрөлтөө гэдэг зүйлийг бас зарим гишүүд яриад байдаг. Үсэг бүлтэй холбоотой хөлийг үсэг бүлийн гишүүд өөрсдөө санаачлах ёстой гэдэг. Санаачилж байгаа субъект хэрэг. За тийм зохицуулалт байгааг би ёстой санахгүй байна. Одоо улсын хууль санаачлах эрх бол ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, засгийн газарт байдаг. Тэгээ энэ гуравт энийг санаачилж болно, энийг санаачилж болохгүй гэсэн юм бол байдаг. Харин манай зүгээр нэг онцлог бий. Ихэнх парламентын засаглалтай улсуудад их хурлаар хэлцэж байгаа, парламентаараа хэлцэж байгаа хуулийн ихэнхийн засгийн газар оруулж ирдэг. Манайд бол хувь гишүүд оруулж ирдэг хууль маш их байдаг. Энийгээрээ бол манайх бас нэг онцлогтой. Ерөнхийлөгчийн холбоотой асуудал дээр улсын хурлын гишүүний хариуцлагын асуудал ярихдаа зөвхөн одоо сонгогчд нь өөрсдөө 4 жилийн дараа л түргээ тавьж хариуцлага тооцсон гэсэн шинэ хэмжээний хууль эрхцүү орчныг бий болгож хариуцлага тооцож байж болохгүй маа энэ үгээр арчлалын одоо план зөвөр нөлөөлөх зүйлийг бас тийм юм яригдж байгаа учраас би бас энэ хуулийнхаа текст тэгээд ерөнхий парламентын засаглалын бидний тэр үндсэн хуулийн үзэл санаа энэ бүх юмтайгаа би нийцүүлж харьяа гэдэг ш. Түүнээс би яарч ямар нэгэн дүгнэлт хиймээргүй байна. Гэхдээ эндээс авах хэвээр хамгийн том дохио Монгол Улсын төрийн тэргүү юу өгж яах гэхээр та нар ард иргэддээ хүндэтгэлтэй ханд өөрсдөө ёс зүйтэй бай гэдэг том анхааруулгыг өгч байна. Энэ бол авах хэвээр анхааруулга шүү дээ. Ерөнхийлөгчийн хуулийн дээр гэсэн мэт шүү дээ. Үндсэн хууль нийцүүлээд за гишүүнийг эргүүлэн татахыг үндсэн хуулийн цэц шийддэг болно. Энэ одоо хэр харин энэ текстээ үнэхээр харж амжаагүй байлаа. Тэгэхээр таны хувьд энэ юу гэж бодож байна? Үндсэн хуулийн гишүүнийг эргүүлэн татах нь одоо парламент яг таны яриад байгаа арчилт хэр нөлөөлөх юм? Гэхдээ харин тэгэхээр би хуульч би текст харж ижлээ. Та надаа өнөөдөр уншсан текстээ та миний их сурвалж биш шүү дээ. Би танаас би текстийг би текстийг харж ярих ёстой гэж яриад байгаа чи тэр баггүй юу? Тэгэхээр би тэн дээр зүгээр би Чечний пангаараа бүх юмыг мэддэг болж ярьдаг хүмүүс зөндөө байдаг.
Би юмыг уншаагүй байхдаа мэдэхгүйгээ зөрөгтэй бас хэлж. Харж байгаад би уншиж хэл.